хэрэглээнийхээ 88%-ийг импортоор хангадаг байсан бол цементээс эхлээд зарим нэр төрлийн бүтээгдэхүүнээ дотоодоос бүрэн хангах боломжтой болоод байна. Тухайлх юм бол хөтөл, мон цемент зэрэг жилдээ 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд ашиглалтанд орсноор 2015 онд л гэхэд цементийн импорт 46% буюу 82 тэрбум төгрөгөөр буурч анх удаага 1.2 тэрбум төгрөгийн цемент экспортлжээ. 2 жилийн өмнө мөн модон эдлийнхэн 83%-ийг импортоор авдаг байсан бол модон эдлээр дотоодын зах зээлийн 100%-ийг хангадаг болоод байна. Тухайлх юм бол MC Log House компани меблийн үйлдвэрүүдийн хавтан ханхуц хэмжээний үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бол 7 болдог компани жилдээ 30 мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэх тавилгын үйлдвэрийг ашиглалтанд оруулаад байна. Ирэх намраас бас сурагчийн ширээ саналыг дотоодын үйлдвэрлэгчид нийлүүлэх санамжтгийг салбарын яам хооронд байгуулад байгаа юм аа. Жилд одоо дунджаар нэг 20 гаруй мянган хос суудал ширээ сандал хэрэглэгддэг. Энэ нь бол зөвхөн төсвийн хөрөнгөөр бий болж байгаа шинээр баригдаж байгаа сургуулиудын ширээ сандал. Гайгүй хүчин чадалтай яг ийм хэмжээний хийчих болцоотой гэсэн байгууллагуудаас судалгаа хийгээд яг энэ жилд хэрэгжилж байгаа гаднаас авж байгаагаарч барахгүй дотоодод одоо солигдож байгаа энэ сурагчийн ширээ сандал, дотор байрны тавилга, цэцэрлэгийн тавилга, цэрэг цагдаагийн зориулалтаа тавилга хэрэгслүүдийг хийчих тийм бүрэн бүтэн хүчин чадалтай. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд алтан тос, оргих зэрэг ургамлын тосыг дотооддоо үйлдвэрлэж эхэлсэн. Ургамлын тосны дотоодын хэрэглээ жилдээ 18 мянган тонноор хэмжигддэг. Харин энэ хоёр үйлдвэрийн хувьд дотоодын зах зээлээ бүрэн хангаа зогсохгүй бас бүтээгдэхүүнээ экспортод гаргах хүчин чадалтай юм байна. Нийт өртгийнхөө хэрэглээний 40%-ийг импортоор өндөгнийхөө хэрэглээний 40%-ийг импортоор хангадаг байсан NVC компани Баян шувуу аж ахуй 2014 онд ашиглалтанд орсноор өндөгний хэрэглээнийхээ 90%-ийг дотоодоос хангах боломжтой болж байна. Түүнчлэн өнгөрсөн жил Neon Shell компани 90 мянган өндөглөгч дахианы аж ахуй ашиглалтанд оруулснаар өндөгний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангадаг болоод байгаа юм аа. Харин өнгөрсөн сарын 15-ны өдөр болсон үндэсний үйлдвэрлэгчдийн зөвлөгөөний үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Илбэгт орж худалдаа авалтаар дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийг уриалсан. Харин аж үйлдвэрийн сайдаас эхлээд бас үйлдвэрчдээд өөрсдөө үндэсний бүтээгдэхүүнийг хэрэгжилж байгаа бол үйлдвэрлэгчдийн сонирхолтой байр суурийг бүрөөшлөлөн хүргье. Үйлдвэрлэл гэж ямар хэцүү байдгийм бэ гэдгийг ясмахаараа мэдэрсэн хүний хувьд тийм ээ ямар олон хүн бэрхшээлийг давд туулдаг юм бэ гэдгийг мэддэг хүний хувьд бол аль болох дотоодын үйлдвэрлэлийн одоо ботингийн жишээлээд аваад өмсчих жишээ нь. Одоо энэ бол Best Choose гэдэг Монголын нэг ботинг үйлдвэрлэдэг компани байна шүү дээ. Тэр компани ботингийг би аваад өмссөн. Ямны малын одоо оймс өмсчихсэн. За энэ костюм бичээхэд яг даавар түрх даавыг нь аваад хоо салон гэж тэрээр оюутны үйлдвэрээр ингээд оюулаад өмссөн байх жишээ нь. Үнсээ бүгдийн дотоод үнсийг эргэлдэг. Одоо цагаан сарын бэлдэг. За гэрт ундаа бол одоо энсний шүүсүүн, нэрсний шүүсүүн, тэгээ Монгол битийн ундаа апугийн усыг хэрэглэн бүх төрлийн далхыг зөвхөн дотоодынхнаас ер нь тэгээд бүх юм дотоод байх та. Талх бол одоо бүгд дотоодынх, боо дотоодынх. Ногоо бол дотоодын ногоо л авч идэх. Тэгэхээр ч одоо би дотоодын хэрэглэгч мөн л байгаа үстэй тий. Үндэсний үйлдвэрийг хэрэглэдэг байдаг. Үндэсний бүтээгдэхүүн дотоодын бүтээгдэхүүн ажлаас хэрэглэдэг байдаг. Чацраг нэг сайхан бүтээгдэхүүн байдаг. Би өдөр бас чацраг нуудаг жишээ. Ноос бүтээгдэхүүн байна, нэрхэн бүтээгдэхүүн байна, савхан бүтээгдэхүүн байна. Энэ л аль болохоор би дэмүүлж, аль болохоор сайн хийстэй чанартай эдлийн авч хэрэглэх юм бодлоо. Тэрний цаана бол бас эх орны үйлдвэрлэлийг дэмжих эх орны санаа байна. Ер нь дотоод юм их хэрэглэх хэрэгтэй. Цагаан сараар би гадаад юм хэрэглэдэг шүү дээ. Бүгд Монголын юм их хэрэглэдэг. Зүгээр авсаархан Монголд яг надад таарсан сайхан юм үйлдэл би үргэлжлэл говийн ноолоороо өмсдөг, говийнхаа хуцсыг дотор өмдөөч хүртэл говийнхаа юмар өмснө. Жишээ Монголд миний санаанд таарсан юм үйлдвэрлэж байгаа тэр болгоныг би авахыг эрмэлздэг. Энд хүрээд сар шөнийн байр суурьлсан Монголдо бүтээцгээ Bloomberg-ийн тусгай хөтөлбөр өндөрлж байна. Нэг цагийн турш дотоодын үйлдвэрлэлийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танд хүргэлээ. Хамт байсан баярлалаа. Та бүхэн сайхан шилжээрэй.